Барааны үн 2 дахиж 19% хямдраад ийм төгрөг болжээ. Анх хэдэн төгрөг байсан бэ гэж. За тэгэхээр өмнөх бодлогон дээр хэрэглэсэнтэй адилханаар 100% байжгаад 19% хямдрахаар тэр барааны үнийнх нь 81% нь үлдэнэ. За тэгэхээр анхны үн нь X байсан гэвэл эхний хямдралын дараагаар барааны үн ийм болно. За тэгвэл энэ үнний дараагаар дахиад яг энэ үннээс 19% хямдрахаар мөн адилхан 81% нь үлдэнэ. Тэгэхээр дахиад ингэчихнэ гэсэн үг. Энэ маань 170,586 болно. За эндээс юу гэж гарч ирэх вэ гэхээр за тэнцвэр нэрийн 100 гартлыг нэг удаа зүгээр ингэ өвччихье. За ийм боллоо. Тэгээ X-ийг олмоо гэдэг бол 100-ийн квадрат хуваах нь 81-ийн квадрат гэж гарч ирнэ. За тэгээ энийгээ бодоод үзэх юм бол 260,000 төгрөг болно. Энэ нь бол анхны үн.